Амар мэндэ амгалан сайн байна уу? Цэцэн аймгийн Ахай байсан гушуу буюу одоогийн Хинтээ аймгийн Дархан сум шарга газрын сэдвэртэй Дархан хан уулаар овогддог. Дархан нутгийн ард түмэн Тэмээнийхээ баярыг 8 дахь жилдээ өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд Дорногой аймгийн Айраг сум, Дорногой аймгийн Далан жаргалан сум, Дорногой аймгийн Ихэт сум, Дархан нутгийн зан олон малчид нийлж өнөөдрийн Тэмээнийхээ баярт өргөн дэлгэр амжилттай оролцлоо. 1968 онд Дархан оргил нэгдэл Тэмээний төлөө бригад байгуулагдаж тухайн үед 800 толгой хүргэж өсгөж байсан бөгөөд улам ард төмрийн хаян хэрвээ ахлагчтай социалист хөдөлмөрийн төлөө бригадын хамт олон Тэмээний хөшөөг Дархан хон оргил нэгдэл 10 жилийн явгаар төмөн Тэмээтэй болохыг бэлэгдэж сумын төвд Тэмээний хөшөөг байгуулж байсан түүхтэй. Өдгөө Дархан нутгийн зан олон Тэмээн сүргээ өсгөн үржүүлж 8 дахь удаага Тэмээний баяраа тэмдэглэж Тэмээний баяраар Дархан сумын хамгийн олон Тэмээтэй малчин Нямбуугийн төв жаргал нь Монгол улсын аварга малчин болсон билээ. Тэмээний баяр нааданд Атны уралдаан, Тайлагны уралдаан, Шилдэг бур, Шигшмэл инг, Хос Тэмээтэй сайхан гос, Тэмээний дуг, Хэн сайн дуулах бай тэмцээн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж Шилдэг Тэмээчнээ тодруулсан юм. Тэмээний баяр наадмын арга хэмжээний нээлт сумын төвд болж наадамчин олон цуглаж Тэмээний баяр наадмаа үзэр сонирхож байлаа. Дэлхий дээр нийт Тэмээний 90% нь ганц бүхэд 10% нь хоёр бүхтэй Тэмээ байдгаас дэлхийд ховор хоёр бүхтэй Тэмээний цөм нь Монгол улс юм. Арсан заантай цуг сая жилийн дэртэй байсан айл хүн хоёртой ижилсэж 5000 жилийг ардаа оргисон амгалан авраг хоёрыг бэлэгдэж алтан дэлхийд Тэмээ гэдэг амьтан заахаа. Ийхүү Цэцэн аймгийн Ахай байсан гушуу буюу одоогийн Хинтээ аймгийн Дархан сумнаа зохион байгуулж байгаа Тэмээний баяр наадмын Атны уралдаан уралдахад бэлэн болж гарааны 6 руугаа Тэмээчд маань явж байгаа харагдаж байна. Өнөөдрийн баяр нааданд 4 сумын 10 гаруй ат уралдахаар мордож байгааг та бүхэн харж байна. Дорногой аймгийн Далан жаргалан сумын ариад Зогтойрын Санжаагийн шараад, Хинтээ аймгийн Дархан сумын ариад Ерөөлтийн Мөнхбатын шараад, Хинтээ аймгийн Дархан сумын ариад Монгол улсын авраг малчин Нямбуугийн төв жаргалын Төрө мөнхийн цагаан ат, Дорногой аймгийн Айраг сумын Тогоогүйгийн Төр магнагийн шараад, Заанаатлт нь Хинтээ аймгийн Дархан сумын ариад Эмгний Жагдаг сүрэнгийн Бораад, Хинтээ аймгийн Дархан сумын ариад Мандлын Цогт очрын шар, за Хинтээ аймгийн Дархан сумын ариад Монгол улсын авраг малчин Нямбуугийн төв жаргалын шараад гэсэн нийтдээ 10 гаруй атууд мордож барайныхаа төхөөрөмж рүү ирж байна. За Дархан нутгийн зан олон 8 дахь удаага Тэмээнийхээ баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. За өнөөдөр нутгийн ард иргэдэнд за Тэмээнийхээ баярт хурдан атаас ойж урдуулж байна. За ер нь жилээс жилд ер нь өргөжж байсан. За сүүлийн 2 жил одоос ковид гараад тэрнээс хойш одоо баяр наадмаа хийгээгүй байсан. За ингээд цааш та нутгийн ард иргэдэнд Тэмээгээс ойж за ер нь бол одоо нэг 30-40-од ер нь морддог байсан штэ. За ингээд тогтмол жил болгон зохиогоод ирэхээр одоо нутгийн ард иргэдэнд Тэмээгээс хойж Тэмээнийхээ баяр нааданд өргөн дэлгэр оролцох болох хаа. За хурдан атнууд барайныхаа төхөөрөмжлөөр бүрэн гүйцэд очиж өнөөдрийн атны уралдаан 10 км-ээс ирэхэд бэлэн болсон байна. Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчтай. Цэцэн аймгийн Ахай байсан гушуу буюу одоогийн Хинтээ аймгийн Дархан сумнаа зохион байгуулж байгаа хурдан ат гарааныхаа 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. За Хинтээ аймгийн Дархан сум Дархан хан уулаараа овогддог нутгийн ард иргэд. Дархан нутгийн ард түмэн бол наадмыг өргөн дэлгэр хийдэг. За 2021 онд миний бие аймгийн аврагч руу датуучны хэмжээний хүртэл зохион байгуулж байлаа. За өнөөдөр энэ өдөр жигсэн Тэмээнийхээ баярыг өргөн дэлгэр амжилттай зохион байгуулсан Монгол улсын авраг малчин Нямбуугийн төв жаргалын халтар Тэмээ, Хинтээ аймгийн Дархан сумын Чин санагийн шар Тэмээ явж байна. За хурдан Тэмээний өнгөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын ариад Жагдган хар Тэмээ өнгө авцсан явж байна. Зар Тэмээ гараад өнгөлсөн арай ирч хахаагүй болоо да. Ер нь сэрэг гихэн өнгө аваад гараа авчиж байна. За хоёр дээр Дорногой аймгийн Далан жаргалан сумын ариад Зогтойрын Санжаагийн шар Тэмээ хоёр дээр явж байна. За гурав дээр Хинтээ аймгийн Дархан сумын 1-р багийн уяач Чинчин нуруугийн Улаан Тэмээ гурав дээр явж байна. 3 Тэмээний ард дээр 6 ат явж байгаа.
хамгийн цааталд Хинтээ аймгийн Дархан сумаар Ерөөлтийн Мөнхбатын шар тэмээ 7-8 бөөрөн дээр явж байна. За энэ 6 тэмээний нааталд 7-гийн бөөрөн дээр Дорногов аймгийн Айраг сумын харьяат Тогоо хүүгийн төр магнагийн шар тэмээ явж байгаа бол цаахан талд нь Монгол улсын авраг малчин Нямбуугийн төв жаргалын төр магнагийн цагаан ат явж байна. Өнөөдрийн тэмээний баяр нааданд Дорногов аймгийн Айраг сум, Дорногов аймгийн Далан жаргалын сум, Дорногов аймгийн Ихэд сум, Дархан сум гээд 4 сумын төлөөлөл өнөөдрийн баяр цэнгэл нааданд оролцож байна. Дорногов аймгийн Айраг сумын яриад Тогоо хүүгийн төр магнагийн шараад Хинтээ аймгийн Дархан сумын яриад төв жаргалын төр магнагийн цагаан атнаар нийлээд урагшаага явлаа да. За тавдаар Хинтээ аймгийн Дархан сумын 1-р багийн залуу уяа Чинчин дорвын улаан ат тавдаар явж байна. За өнгөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Жагдгийн хар тэмээ өнгө авсан хэвээрээ. За 2 дээр Дорногов аймгийн Далан жаргалын сумын яриад Зогтвэрийн санжаагийн шар тэмээ 2 дээр явж байгаа хэвээрээ. За хойноос Хинтээ аймгийн Дархан сумын 2-р багийн малчин Эмгний Жагдаг сүрэнгийн хар тэмээ хойноос орж ирээд 6 аттаар нийлсэндээ. За 99 дугаартай улаан тэмээчний Дорногов аймгийн Ихэд сум яриад Очрогийн улаан тэмээтэй л адилхан улаан тэмээ явж байна. За 9-ийн бөөрөн дээр явж байгаа шүү энэ улаан тэмээ. Хинтээ аймгийн Дархан сум яриад Ерөөлтийн Мөнхбатын шар тэмээ 8-ийн бөөрөн дээр явж байна. За 7-гийн бөөрөн дээр Монгол улсын авраг малчин Нямбуугийн төв жаргалын шар тэмээ 7-гийн бөөрөн дээр явж байна. За өнгөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Жагдгийн хар тэмээ өнгө авсан хэвээрээ. Дорногов аймгийн Далан жаргалын сумын Зогтвэрийн санжаагийн шар тэмээ 2-ийн бөөрөн дээр за ингээ 2 тэмээ холбоод ирэн урагшаага явлаа шүү. 3-4 тэмээний байр бол хэвээрээ. За өнөөдрийн баяр цэнгэл наадмыг Хинтээ аймгийн Дархан сумын засаг даргын тамийн газрын мад үржлийн тасаг ард иргэдтэйгээ нийлэн өргөн дэлгэрээс тэмээнийхээ баярыг тэмдэглэж байна. Хинтээ аймгийн 18 сум 5 тосгоны хамгийн олон тэмээтэй газар бол Хинтээ аймгийн Дархан сум аа. За манай зураглаачийн дуранд хойшоогоо сууж ирэн харуулчих шиг байна. За 9 дээр Дорногов аймгийн Ихэд сумын яриад Очрогийн улаан тэмээ, 10 дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн шар тэмээ 10-ийн бөөрөн дээр явж байна. За 2 тэмээ бол эхлээд бол өнгө авсан штэ. За өнгө аваад арай жоохон таргын юм уу да. Жоохон хөлн суларчсан байгаа харагдаж байна. За урагшлаа 8-ийн бөөрөн дээр Дорногов аймгийн Ихэд сумаар Очрогийн солбон улаан тэмээ 8-ийн бөөрөн дээр явж байна. Жоохон хадуурах гад байдаг. За эхлээд гараад ирнэ хадуурсан тэмээ мөн болоо да. За энэ хадуурах гадаг шиг байна. За цаахан тал Дархан хаан уул маань сүндэрлэн байгаа харагдаж байна. За Хинтээ аймгийн Дархан сумын Жагдгийн улаан тэмээ. За өнөөдөр Эмгний Жагдаг сүрэн 2 тэмээ мордуулсан. За 1 тэмээ нь одоо өнгө аваад гараа явсан. За энэ улаан тэмээ арай жоохон тарган байгаа болтой харагдаж байна шүү. За ингээд жил болгон тэмээнийхээ баярыг зохион байгуулна. За манай малчид уяачд байна одоо тэмээгээ сайхан сойгоод ерөн чааштай өргөн дэлгэр сайхан болох бах. За үдсэж байгаа хүмүүс гэсэн холоос зорж иж үзэх баха. За Хинтээ аймаг маань одоо аял жуулчлалын чиглэлээр хангинтийн нутгаа хөгжүүлэх гээд байгаа. За гараад өнгө авч явсан Хинтээ аймгийн Дархан сумын Чинчин дорвын улаан тэмээ зөв талдаа. За буруу талд нь Монгол улсын авраг малчин Нямбуугийн төв жаргалын шар тэмээ буруу талд нь явж байна. За унаачтар Зогтой мөнгө 2 унаад уралдаж харагдаж байна. Ингээд тэмээчт маань ер нь л одоо газрынхаа талд хүрсэн баг шүү. 10 км-ээс уралдаж байгаа. За 5-ын бөөрөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын 1-р багийн малчин Ерөөлтийн Мөнхбатын шар тэмээ 5-ын бөөрөн дээр явж байна. За гарсан цагаас ер нь 7-8-ийн бөөрөн дээр л яваад ирсэн. За ямар ч 5 руу ороод ирсэн байна. За Мөнхбат бол жил болгон тэмээний баярт тэмээгээ уйж сааж за тэмээнийхээ бүхэл төрөлдөс оролцож байгаа малчин. За 4-ийн бөөрөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын 1-р багийн малчин төв жаргалын төр мөнхийн цагаан тэмээ 4-ийн бөөрөн дээр. За 3-ийн бөөрөн дээр Дорногов аймгийн Айраг сумын Тогоо хүүгийн төр магнагийн шар тэмээ 3-ийн бөөрөн дээр явж байна. За Баян хонгор аймаг гаралтай тэмээ гэсэн баг шүү. Өнгөний 2 тэмээний байран солигдсон байж штэ. За Хинтээ аймгийн Дархан сумын Жагдгийн хар тэмээ 2-ийн бөөрөн дээр гараад ирж. За өнгөн дээр Дорногов аймгийн Далан жаргалын сумын яриад Зогтвэрийн санжаагийн шар тэмээ өнгө аваад өргөжлж байна. За Дорногов аймгийн Далан жаргалын сум бол Боржгон төмний шүтэн 7 хонгор уул байдаг. Боржгон төмний төв нутаг Дорногов аймгийн Далан жаргалан сум аа. За Дорногов аймгийн Далан жаргалан сум бол түүхийн өлгийн нутаг. За бас тэмээнийхээ баяр хурдан адуугаараач салдартай нутаг. За Зогтвэрийн санжаа бол одоо энэ шар тэмээгээрээ Дархан сумын тэмээний баярт 2 удаа аригдуулаад байгаа. За өнөөдөр одоо сиркүүхэн холхоо гараа авчиж
За ер нь гарч ирээд уужирч байгаа юм байна. За ер нь хойдлын тэмээнүүдээр нь хол шүү. Нийлээ холдчихсан. За уралдаад үтсэн, уяа сурчсан. Сайн уяачаа. За хойноос бол нийлээс иргэн холдсон байна. За эзэн тэмээг хөлөөр нь авчирсан. За ер нь тэгээ тэмээг ачаад ирэхдээ тэмээ ер нь булраад байдаг. Айл эсвэл эртээ ирээ тэмээг уяад амраагаад уралдвал маш зүгээр. За хоёрын бөөрөн дээр Дорногов аймгийн айраг сумын яриад тогоо хүүгийн Төрмөгнагийн шарат хоёрын бөөрөн дээр гард ирсэн байна. Баян хонгор аймаг гаралтай тэмээ гэсэндэ гурван бөөрөн дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад төв жарганы Төрмөгнагийн цагаан ат гурван бөөрөн дээр гард ирсэн. За ер насаар баг тэмээ болоо да. Тэгж харагдаж байна. Төрмөгнагийн хувьд бол төрсөн нутаг Улс аймгийн Завхан нутгийн тэмээчин бас л тэмээний үлгийн нутаг. За хойдлоор Хяргас нуур, Айраг нуур байдаг. За бас л байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутаг. За дөрвөн бөөрөн Хинтээ аймгийн дархан сумын яриад за гарсан цагаас өнгөв зурлаад исэн жагдгийн хар тэмээ дөрвөн бөөрөн дээр явж байна. За хойноос нь Хинтээ аймгийн дархан сумын яриад Ерөөлтийн мөнгөтний шар тэмээ орж ирж байна. За ер нэвтүүлээд ирнэ урагшаагаар авчлаа шүү. За энэ таван тэмээ бол хойдлын тэмээнээс холоо нилээ хол тасарч гисэн. За тавын бөөрөн дээр дархан сумын яриад жагдгийн хар тэмээг за ер нь одоо шахахгүйгээр ер нь амраагаад ер нь урагшин зүтгүүл тавын бөөрийнхаа байрыг ер нь хадгалж болохоор юм байна шүү. За хойноос бол нилээ холдчихсон. За энэ одоо таван тэмээ гараад одоо өнгө аваад нилээ холдчихсон. За ер нь унаач хүнийл чадвар мэдчихтэй одоо бол Хинтээ аймгийн дархан сумын яриад Бямбагийн чин санаагийн шар тэмээ долоогийн бөөрөн дээр явж байна. За 8-ын бөөрөн дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад Монгол улсын явраг малчин Нямбугийн төв жаргалын улаан тэмээ 8-ын бөөрөн дээр явж байна. За одоо урагшлаа. Ер нь одоо барьяанд өгч байгаа шүү. За урагшаага шахаад одоо тэмээнүүдэд тайлбарлаад явна. За 7-гийн бөөрөн дээр Бямбагийн чин санаагийн шар тэмээ 7-гийн бөөрөн дээр явж байна. За 6-гийн бөөрөн дээр Дорногов аймгийн ихэд сумараад очцоогийн шар тэмээ 6-гийн бөөрөн дээр за уртлын тэмээнүүдээс ер нь нэлээ хол шүү. За 5-ын бөөрөн дээр Хинтээ аймгийн дархан сумын 2 дугаар багийн малчин эмгний жагдаг сүрэнгийн хар тэмээ 5-ын бөөрөн дээр явж байна. За өнгө аваад явсан арай гитэргийн ирж шахснуудаа. За тэгтээ хурдан тэмээ шүү. За 4-ын бөөрөн дээр Хинтээ аймгийн дархан сумын 1 дугаар багийн малчин төв жаргалын Төрмөнгийн цагаан тэмээ 4-ын бөөрөн дээр. За 3-ын бөөрөн дээр Дорногов аймгийн айраг сумын тогоо хүүгийн Төрмөгнагийн шар тэмээ 3-ын бөөрөн дээр явж байна. За үзүүрийн хоёр тэмээний ер нь байрын солигдсон уу да. За ер нь хойноос Хинтээ аймгийн дархан сумын 1 дугаар багийн малчин Ерөөлтийн мөнгөтийн за шар тэмээ 2-ын бөөрөн дээр гадарчээ. За ер нь гараад 7-8-ын бөөрөн дээр л яваад ирсэн штэ. За манай мөнгөт уяач маань тэмээг бол сайхан сойж сайхан тавьж байгаа юм байна. За үзүүрийн тэмээн дээр очих магадлал өндөр байгаа юм байна. За өнгөн дээр Дорногов аймгийн 70 жиргэлэн сумын яриад Зогтвэрийн санжаагийн шар тэмээ өнгөлсөн хэвээрээ явж байна. За хойноос нь Ерөөлтийн мөнгөтийн шар тэмээ ороод ирлээ. За ер нь одоо холбоод өргөжлөх баха. За ер нь барай ер нь дөгч өгсөн. За үзүүр дээрээ жоохон өксүүр байгаа. За өксүүр дээр ер нь тэмээний шанцыг ер нь шалгая шүү. За хоёр тэмээ чин тэмээгээ шахсаа урагшаага. За ер нь барай дөгч өгсөн. Урагшаага шахах шиг байна. За өнөөдрийн атны уралдааны 2 тэмээ ер нь шийтгэндээ чи би юу л ер нь болох юм шиг байна. За үзүүр дээрээ жоохон өксүүр байгаа. Өксүүр дээр нь шанц шалганаа. За ийхүү Хинтээ аймгийн дархан сумнаа зохион байгуулсан Тэмээний баяр наадмын атны уралдаанд 13 ат уралдсанаас за Дорногов аймгийн 70 жиргэлэн сумын яриад Зогтвэрийн санжаагийн шар тэмээ төрүүлэн ирж төмөн олныг байсгаж байна. За өнөөдөр 10 км-ээс уралдсан за нилээн цовж ер нь орж ирж байгаа юм байна. За хоёр дээр Хинтээ аймгийн дархан сумын 1-р багийн малчин Ерөөлтийн мөнгөтийн шар тэмээ за ер нь хойноос нэгсээр гад орж ирлээ. Үнэхээр сайн тэмээ байна. Дорногов аймгийн айраг сумаар тогоо хүүгийн Төрмөгнагийн шар тэмээ 3 туралж байна. Дайр нь гарсан цагаас ер нь жигтгэн явсаар агаад. За ер нь 3-4-ийн бөөрөн дээр явсаар агаал. Байраа хадгалсаар агаад орж иж байна. Хинтээ аймгийн дархан сумын 1-р багийн малчин төв жаргалын Төрмөнгийн цагаан тэмээ 4-р байр шалгарж байна. За энэ тэмээний нас нь бол бага. За ингээд сайхан уяад сойгоод байх юм бол бас л амжилт гаргахаар тэмээ гарагдж байна. Хинтээ аймгийн дархан сумын Монгол улсын авраг малчин Нямбугийн төв жаргалын улаан тэмээ 5 турдалж байна. За гарсан цагаас өнгө авч уралдаад байсан Хинтээ аймгийн дархан сумын 2-р багийн малчин жагдаг сүрэнгийн тэмээ 6 турдалж байна. За үзэгч та бүхэндээ Хинтээ аймгийн дархан сумнаа зохион байгуулагдсан атны уралдааныг хүргэлээ.
Сумэн дэмэний тэргүүмэлнамын гаты түрүүмэгнам этршүү хурднгийн гатын Дорногов аймгийн Далан жаргалан сумын Санжаагийн ат 1-р байранд орж Хинтээ аймгийн Дархан сумын Мөнхбатын ат 2-р байранд орж Дорногов аймгийн Айраг сумын Төрмөгнгийн ат 3-р байранд орж Дархан сумын Төрмөнхийн ат 4-р байранд орж Хинтээ аймгийн Дархан сумын Төв жаргалын ат 5-р байранд орж Уйцсан онож хурлуулсан гүйжүүлсэн гүйдэшгүй хурдан тэвчж ирсэн тэргүүн хурдан хүрэн ата бүдүүн сайхан бүртгэлтэй бүсэн ойхон дуултай бүрж байсан огцтой бүгдээ сонсгоолох медалтай хамжиж өдрөө цагаан хэнцэл тохомтой гартаа эргүүлэх ташууртай хангаж ирсэн өндөрлөлтөө Санаатрын баяр наадмын хурдан атны тэргүүн байранд Дорногов аймгийн Далан жаргалан сумын яриад Цагтөрийн Санжаагийн Шарат тэргүүн байр шалгарч 2-р байранд Хинтээ аймгийн Дархан сумын яриад Ерөөлтийн Мөнхбатын Шарат 3-р байранд Дорногов аймгийн Айраг сумын яриад Тагоохүүгийн Төрмөгнагийн Шарат 4-р байранд Хинтээ аймгийн Дархан сумын яриад Төв жаргалын Төрмөгнагийн Цагаан ат 5-р байранд Хинтээ аймгийн Дархан сумын яриад Монгол улсын авраг малчин Нямбугийн Төв жаргалын Улаан ат нар эхний 5 байр шалгарч за наадамчин олон зохион байгуулж комиссаас медаль үн бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Намайг Цагтөрийн Санжаа гэдэг Дорногов аймгийн Далан жаргалан сумаас ирсэн. 3 дахь л орж ин доо энэ шар тийм ээ. Энэ чинь 12 оноос чинь 10 хэдэн жил үеж энэ да. Энэ хоорондоо нэг баяр болохгүй. Хаяа нэг Дорногов аймаг явж гин. Энэ талэр нь 3 орсондоо. Урд нь 2 хүрлээ. Энэ жил төрүүлсэн. Баяртай байна. Дахиад сайтгүлийн дэл сүүлэнд намирсан Дайчинбаатар ирсэн мөрөн дээр заларсан далайн их төрийн чандман эрдэнэ болсон даяар Монгол улсын сүр хүчийг огшоосон дархан нутагт минь тэмээчд өргөн дэлгэр чууллаа. Тэмээн сүргийнхээ үйлдвэр угсааг сайжруулах тоо толгойг өсгөх, тэмээчд малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Тэмээний баяр 2025 үйл ажиллагааг манай Дархан сум 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа илээ. Ингээд Тэмээний баяр 2025 үйл ажиллагааг нээж өгнө хэмээн Хинтээ аймгийн Дархан сумын засаг дарга ноён Батболд мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Шагдар Сүрэн нарыг өрье. За та бүгддээ нар налайсан сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр Дархан сум маань Тэмээний баяр 2025 арга хэмжээг амжилттай сайхан зохион байгуулад явж байна. За өнөөдөр энэ Тэмээ дагсан соёлыг өвлөн дээж түгээн дэлгэрүүлж яваа эрхэм тэмээчдийнхаа дунд энэ Тэмээний эдлэгээ соёлыг өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлэх Тэмээний уралдаан ахуй эдлэгээнд нь оролцуулах энэ сайхан уламжлалт арга хэмжээнүүдийг бид зохион байгуулад 8 дахь жилийн нүрийг үтсэн байна. Өнөөдөр Хинтээ аймгийн хамгийн олон тэмээтэй Хинтээ аймгийн Дархан сум маань нийтдээ 830 тэмээ тоолуулж өмнөх оноосоо өссөн үзүүлэлттэй байгаа юм аа. Тэгээд тэмээ дагсан соёл гэж яриад бид ахуй дагаад энэ чиглэлээр дотоодын аял жуулчлалыг, гадаадын аял жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгаа гэж үздэг. Хинтээ аймаг маань түүхэн аял жуулчлалын бүснүүдэг гэж байгаа энэ цаг үед тэмээ дагсан соёлоор бид түүхэн аял жуулчлалын нэгэн шигтгээг бий болгох ийм боломж байгаа гэж алсын хараагаа харж ажиллаж байгаа. Та бүгддээ тэмээ дагсан Тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа нийт нутгийн сонголон та бүгддээ алж жаргал сайн сайхан бүхнийг хүсээд өнөөдрийн Тэмээний баярын арга хэмжээ албан ёсоор нээснийг мэдэгдэе.
За өнөөдөр тэмээ дагаж тэмээний соёлыг өвлөн тээж яваа эрхэм хүмүүсийнхаа дунд одоо хан хинтийн алдартай хэмээх одоо Хинтээ аймгийн хүндэт тэмдгийг гардуулахад бэлэн болсон байна. Ингээд Тэмээчин Бацуух хэмээн овоглож ирсэн одоо Бацуухгүй маань аргаар Самдангийн намжилмаа хичээгээ тайзнаа урж байна. Өнөөдрөөс юуны тэтгэгчээр оролцож байгаа намжилмаа гişмаа. Тэмээний баяр наадмын арга хэмжээний үеэр хан Хинтээ аймгийн хүндэт тэмдгээр Самдангийн намжилмаа Хинтээ аймгийн засаг даргын жуухаар хөхнөхөө овогта батирд нар шагнагдсан юм. Хинтээ аймгийн Дархан суманд маань Тэмээний баяр арга хэмжээ одоо 8 дахь удаага зохион байгуулагдаад явж байна. Бид бас саяхан цар тахал мөн одоо төмөр зуудын ангилалд үүснэ өнгөрсөн жил 100 болсонтой холбоотойгоор ойрын 2-3 жилдээ Тэмээний баяр арга хэмжээгээ зохион байгуулж чадаагүй. Энэ жил бол цагийн байдал сайхан, үжил сайхан байгаа учраас малчтынхаа дунд Тэмээний баяр арга хэмжээгээ өргөн дэлгэр зохион байгууллаа. Өнгөрсөн 8 сарын өнгөрсөн төмөр зуудын ангилалтай жилд маань одоо Тэмээний тоотлохоо 811 тоологдож байсан бол энэ жил бас зууд хичнээн төмөр зуудын ангилалд давтсан ч гэсэн тэмээ амьдрах чадвартай гэдгээ нотолж 830 тэмээ тоологдож Хинтээ аймгийнхаа бол хамгийн олон тэмээтэй сумаар тодорч ингэж ажилладаг байгаамаа. Тэр Хинтээ аймаг маань түүх аялал жуулчлалаар хөгжүүлнэ гэж зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээ түүх аялал жуулчлалын бас нэгэн шигтгэн ахуй соёлдоо тулгуурласан Тэмээний баяр арга хэмжээгээ зохион байгуулж манай Дархан сумаас тэмээн унлагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн ийм зорилго тавиад бас ажиллаж байгаамаа. Тэгээд ер нь бол Дархан сум Тэмээний баяр арга хэмжээгээ энэ тэмээ дагсан соёлоо өвлөн тээж байгаа улсуудынхаа дунд одоо жил бүр өргөн дэлгэр хүрээнд зохион байгуулж ажиллана гэдгээ бас одоо энэ баяр арга хэмжээг тохиолдуулсан бас хэлье. Хинтээ аймгийн Дархан сумнаа зохион байгуулж байгаа Тэмээний баяр наадмын 2025 оны наадмын нэгэн сайхан арга хэмжээ бол хос тэмээтэй сайхан хосууд юм. За нийтдээ 3 хос оролцож тэмээчдийн өв уламжил болоод тэмээний зүс, тэмээчдийн эдлэл хэрэглэл олон шалгуурыг хардаг. Ойганган хосууд наадамчин олныг баясгаж оролцож байгаа нь үнэхээр сайхан арга хэмжээ юм. Тэмээтэй ганган хос нь жилээс жилд өргөжөж улам ач холбогдол өргөн дэлгэр оролцдог болсон билээ. За ингээд сайхан тэмээтэй хосыг дүн гарч садаргун байранд Хинтээ аймгийн Дархан сум бариад эмгний жагдаг сүрэн нар төрүүлж 2 дугаар байранд Дорногов аймгийн Далан жиргалан сумын харьяад Зогтойрын Санжаа нар 2 дугаар барьжлаа. Тэмээтэй ганган сайхан хосын тэмцээнд оролцож тэмээчийн хүний олон сайхан онцлогийг харуулж байгаа хосуудад наадамчин олны өмнөөс ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Хинтээ аймгийн Дархан сумын дотор улаагийн малчин Балжин намын эрхэм заяа гэдэг. Би одоо тэмээ маллаад манай хүн бол тэмээ маллаад 8-9 жил болж байна. Манай аав маань Хинтээ аймагтээ тэмээ зүргээрээ тэргүүлдэг. Тэр одоо тэрнийхээ үе залгамжийг залгуулад залуу хүмүүстэй үлгэр дуурайл үзлээд ингээ маллаад тэмээгээ маллаад явж байна. Өнөөдөр Дархан сум Тэмээний баяр мэн тохиож байна. Тэгээд хурдан тэмээнүүдээ авч ирсэн. Хосын төрөл бас өөртөө оролцохоор би зайр ирсэн. Наа лагсрынгийн нэмж өгдөг. Би хос тэмээнд оролцлоо. Юунд уралдаанд оролцлоо 2 тэмээнийхаа. Тэгээд тэмээний ач тушаал яг унлага ажиллагаанд илүү сайн. Ноос ихтэй тэмээний тухай дууны тэмцээн сүүн ашиг шим ихтэй. Сүүгээр нь хоромог хийдэг, хоромгоор нь ааруул чийж болдог. Намайг Зогтойрын Санжаа гэдэг Дорногов аймгийн Далан жиргалан сумаас ирж энэ хоцод оролцож байна. Тэгээд энэ нутагт манай найз байдیں۔ Найзынхаа эхнэрийг гуйж хоцод орж байгаа. Тэмээш одоо энэ манай унган тэмээнүүд манайх чинь увсын Зохин сум гаралтай. Увсаас ирсэн л тэмээнүүдийн өр удан байгаа даа. Хинтээ аймгийн Дархан сумнаа зохион байгуулж байгаа хурдан тайлгны уралдаан гарааныхаа төхөөрөмж рүү явцгааж байна. За өнөөдөр тайлгны уралдаанд 11 тайлаг мартсан. За Дархан сум маань тэмээнийхээ баярыг энэ жилээс ахгуулаад жил болгон одоо зохион байгуулна. За хурдан тайлгны уралдаанд наад талаар Хинтээ аймгийн Дархан сумын харьяат Чин санаагийн Бат гişгийн
хөх тайлаг, за Монгол улсын авраг малчин төв жаргалын хөө, за төр мөнхийн шар тайлаг, за төр мөнгөл өнөөдөр 2 тайлга мордуулсан. За мөн Хинтээ аймгийн Дархан сумын яриад Ерөөлтийн мөнгө хотын 2 тайлаг явж байгаа, 2 шар тайлаг. За ингээ хурдан тайлаг эрхэхэд бэлэн болсон байна. За эргэлээ. Эрхэм хөндөд наадамжтай, эрхэм хөндөд үзэгчтэй. Хинтээ аймгийн Дархан сумнаас зохион байгуулж буй хурдан тайлгны уралдаан нэгэн зэрэг ёслол төгөлдөр эргэж байгаа торгон мөчийг давхан гарч байна. За өнгөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын 1-р өгийн малчин Өвчрөлийн төр мөнхийн шар тайлаг өнгөрсөн бол за наадлаар нь Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн Батгишгийн шар тайлаг гараад ирж байна. За 3 бөөрөн дээр цагаан тайлаг яваад байгаа. Дорногов аймгийн Далан жарлан сумын Санжигийн Цогт 2-ын цагаан тайлаг явж байна. За энэс нэг улаан тайлаг нэвцтууллаа да. За ширээ улаан тайлаг болтой. За энэ бол одоо Хинтээ аймгийн Дархан сумын 1-р өгийн уяач Цоггүүгийн ширээ улаан тайлаг байна. За нэвтүүлээд өнгөн дээр гарч ирж байна. Хинтээ аймгийн Дархан сумын 1-р өгийн малчин Төв жаргалын төр мөнхийн шар тайлаг 2 дээр. За 3 дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн Батгишгийн хөх тайлаг 3 дээр явж байна. За 2 тайлаг гараад ирнэ үжирлээ шүү. За хойдлын тэмээнүүдээс ер нь холдож байгаа бол та. За төр мөнхийн шар тайлаг маань хадуураад гараа явчих юм аа. За тэгээд сайн унаач хүн тайлгаа оруулаад ирэх баха. За өнгөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад 1-р багийн уяач Цоггүүгийн ширээ улаан тайлаг өнгөсөөвэрэ. За ер нь 2 тайлаг гараад өнгөсөөр км-ээр 40 км цагийн хурдтай явж исэн. За одоо бол өөжрээд 35 км цагийн хурдтай явж байгаа. За тайлагны өмнө атны уралдаан болсон. За атны уралдаанд босол ширүүн өрсөлдөөнтэй уралдаан болсон. За бариан дээр очиж жоохон өксүүр дээр одоо тэмээний шанцыг шалгасан штэ үзүүр дээрээ. За өнөөдөр баяр цэнгэл над атны уралдаан, тайлагны уралдаан. За тэмээний тухай дуу хин сайн дуулахай тэмцээн уралдаан. Сайхан буур, сайхан инг. За тэмээтэй сайхан гос гэж шалгуулсан. За ингээд цаашдаа бас л тогтмол олгоод зохион байгуулагдах хаа. За хойноос нь Хинтээ аймгийн Дархан сумын яриад Төв жаргалын төр мөнгөний шар тайлаг. За ламд нь оруулж ирээд Цоггүй дээр нийлүүллээ дээ. За 2 тэмээ бол хоёулаа одоо хөлийн хурдтай маа. За хойноос нь 2 тэмээ ороод ирлээ. За энэ 2 тэмээний нааталд Хинтээ аймгийн Дархан сумын яриад Бямбагийн Чин санаагийн Батгишгийн хөх тайлаг гараад ирсэн байна. За цаа талд нь цагаан тайлаг яваад байгаа чинь за Дорногов аймгийн Далан жарлан сумын яриад Санжигийн Цогт 2-ын тайлаг 4 багцаан дээр явж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Хинтээ аймгийн Дархан сумын засаг даргын дамын газар зар дэргэдэг нийлэн өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байна. За өнгөнд гараад хурлаад ирсэн Цоггүүгийн улаан тайлаг жоохон хөлн суларч шүү. За 3 тайлаг нийлээ холбоод одоо урагшлах нэ. На Цоггүүгийн тайлаг жоохон хадуурсан эргээ замд нь оруулж байгаа шиг байна. Замд нь оруулаад жоохон хадуураад жоохон хойшоо суларчлаа шүү. За өнгөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Өвчрөлийн төр мөнхийн шар тайлаг өнгөсөөвэрэ. За 2 дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Батгишгийн хөх тайлаг 2 дээр. За 3 дээр Дорногов аймгийн Далан жарлан сумын яриад Санжигийн Цогт 2-ын цагаан тайлаг 3 бөөрөн дээр явж байна. За 3 тэмээр нуужраад нэг явж байна. За 4 бөөрөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Цоггүүгийн улаан тайлаг 4 бөөрөн дээр. Сагарсан цагаас өнгөсөн тэгээ жоохон хадуураа замдаа оруулах гэсэн аа. Жоохон хугацаа алдсан bay шүү. За манай зурагч хойшоо суугаад. За 5-ын тэмээнийг харуулж байна. За 5 дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн Баасангийн улаан тайлаг 5-ын бөөрөн дээр явж байна. Бямбагуугийн Чин санаагаа 2 хүн 2 тайлгаа уяж сайж хурдлуулж байна. За цааханд Дархан хан уул маань сүндэрлэн байгаа харагдаж байна. За Дархан сум маань өвөлжилт өнтөө сайхан. За өнгөрсөн жилийгээ бодох юм бол үнэхээр одоо сайхан өвөл болж байгаа. За Монгол өх орны өнцөг булан бүрт энэ жил өнтөө сайхан өвөл болж за малчид тэмээнийхээ баярыг газар нутагт сөргөн дэлгэр зохион байгуулж байна. За тэмээний баяр над Монгол орондоо ярсал өргөн дэлгэр болдог болоод байна. За ингээд тэмээчд мөн сайхан тэмээгээ ууж цаагаад за тэмээний баяртаа өргөн дэлгэр одоо цаашдаа оролцож Сум аймаг улсын золтой болохын төлөө тэмээгээ ууж цаана. За Баасангийн улаан тайлаг 2 тэмээ дээр очиад нийллээ шүү. За хамгийн цааталд нь явж байгаа цагаан тайлаг бол Дорногов аймгийн Далан жарлан сумын яриад Санжигийн Цогт 2-ын цагаан тайлаг. За дунд бол явж байгаа тайлаг бол Хинтээ аймгийн Дархан сумын яриад Цогтгүүгийн улаан тайлагтай нийлсэн. Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн улаан тайлаг. За 2 тайлагн дээр тогтохгүй урагшаага
салаа явчихж байгаа юм байна. Заавартал хоёр тайлаг явж байгаа. За хоёр дээр Хинтээ аймгийн дархан сум яриад Бямбагийн чин санаагийн Батгшгийн хөгтайлаг хоёрын буурин дээр явж байна. За ер нь гарсан цагаас илэрн 2 3 дээр явж байгаад хоёрынхаа бууригээс хадгалаад явж байгаа юм байна. Завартлын тайлаг бол нэлээд олдожээ. За гарсан цагаас 40 км цагийн хурдтай хурдлаад байсан. Хинтээ аймгийн дархан сум яриад Монгол улсын авраг булчин төв жаргалын хөө Төрөмгийн шар тайлаг өнгөн дээр гарсан хэвээрээ нэлээд холдсон байх шүү. Сагараа дээр нь бараг л уужирж байгаа болоо да. За хатуураад байсан буцаагаад оруулаа сайхан уужиргаад өнгөн дээр гадэрчтэй. За Төрөмгөл сайн вижтэй сайн чунаач хүн байна. За би түрүүнд атны уралдаанд ярьсан. За төрсөн нутгал увсын цэнгэр хязгаар хяргас нуур айраг нуураар утгалж байсан. Тэмээчин залуу. За Увс аймгийн Завхан нутгууд бас л тэмээний соёлыг хөгжүүлсэн. За тэмээ ихтэй сумуудын нэг. За хойноос сиркүүхэн нилээ холхон олдчихлоо шүү. За жоохон ойртоход тэмээ хадварах гад идэг. За харин манай зураглаач ба жоохон холоос таагаад явж байгаа. За жоохон хадварах гад өөрөөс замд нь оруулаад байгаа харагдаж байна. За хоёр дээр Хинтээ аймгийн дархан сум яриад Батгшгийн хурдан хөгтайлаг хоёрын буурин дээр хэвээрээ явж байна. За жигтгэн асуурхан урагшаага давшаад яваад идэг тэмээ илээ. За гарсан цагаас 2 3 буурин дээр л яваад байгаа. За урагшаа Төрөмгийн тайлаг дээр очиж нийлж мэдээ шүү. За харин жигтгэн асуурхан урагшлаад байгаа. 3 4 5-ын байр нь ер нь хэвээрээ юм байх шүү. За 3 дээр Хинтээ аймгийн дархан сум яриад чин санаагийн Баасангийн шар тайлаг 3 буурин дээр хэвээрээ. За 4 дээр Дорногой аймгийн Даланжирган сум яриад Санжаагийн Цогтвэрийн цагаан тайлаг. За 5 дээр гарсан цагаас өнгө авч хурдлаад байсан Хинтээ аймгийн дархан сумын Цоггүйгийн улаан тайлаг 5 буурин дээр явж байна. За манай зургаас хойшоогоо татаад хойно явж байгаа тэмээнүүдийг танилцуулж байна. За 2 тайлагны хамгийн ард тал цагаан тайлаг явж байна. За энэ цагаан тайлаг бол за Хинтээ аймгийн дархан сумын 2 дугаар багийн үеэж жагдаг сүрэнгийн цагаан тайлаг. За цагаан тайлагийг нүрдэдгүй унж хурдлуулж байна. За цагаан тайлагын урд талд улаан тайлаг яваад байгаа. За энэ улаан тайлаг бол Хинтээ аймгийн дархан сумын яриад Бат Эрдэнэ улаан тайлаг. За унаач хүн бол лут сайхан унж хурдлуулж байгаа юм байна. За 8 9-ийн буурин дээр явж байгаа болоо да хоёр тийм ээ. За ингээ урагшаага шахаад урдлын тайлагуудад танилцуулаад явнаа. 7-гийн буурин дээр Говь Сүмбэр аймгийн сайн малчин гэрүүлтийн хөгтайлаг 7-гийн буурин дээр явж байна. За хөгтайлгийг унсан хүн бол Мөнгөн шагагийн Батним унаж хурдлуулж байна. За ямар ч тач 7-гийн буурин дээр яваад туршилж гаргаж байна. За 6-гийн буурин дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад гэрүүлтийн мөнгөтийн улаан тайлаг 6-гийн буурин дээр явж байна. За унаач мөнгөт өөр унаад хурдлуулж байгаа юм байна. За атны уралгийн ам үзүүлсэн. За мөнгөт өнөөдөр 2 тайлгаа уйсаж хурлуулж байгаа. За 5 дээр Дорногой аймгийн Даланжирган сумын Санжаагийн Цогтвэрийн цагаан тайлаг 5 буурин дээр явж байна. За унаач манай Баян мөнгө унж хурдлуулж байна. За 4 дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад 1-р агийн үеч Цоггүйгийн ширээ улаан тайлаг 4 буурин дээр явж байна. За 2 тайлгийн өнгөн дээр Дорногой аймгийн Даланжирган сумын яриад Санжаагийн Цогтвэрийн цагаан тайлаг өнгө аваад өршилж байна. За яран бариад өгч байгаа. Уртлын 3 дэмэн дээр очиж тайлбарлая. За өнгөний 3 тайлаг хурлаа нэлчихсэн явж байна. За өнгөн дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад төв жаргалын Төрөмгийн шар тайлаг өнгөлсөн хэвээрээ. За наатал Хинтээ аймгийн дархан сумын яриад чин санаагийн Батгшгийн хөгтайлаг наатад явж байна. За дунд талд явж байгаа тайлаг бол Хинтээ аймгийн дархан сумын яриад чин санаагийн Баасангийн тайлаг дунд талд явж байна. За энэ 3 тэмээ ерөн гараад уучирч гисэн. За хойдлын тэмээнүүдээс нилээ холдож гисэн. За 500 м 600 м ер нь холдсон байх шүү. За нилээ алсуурхан гараад холдчихж байна. За өнгөн дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад төв жаргалын Төрөмгийн шар тайлаг өнгөлсөн хэвээрээ. За Хинтээ аймгийн дархан сум бол Хинтээ аймгийнхаа хамгийн олон тэмээтэй сумуудын нэг. За тэр дундаа Хинтээ аймгийн хамгийн олон тэмээтэй малчнаар за Монгол улсын авраг малчин Нямбугийн төв жаргал. За Хинтээ аймгийн хамгийн олон тэмээтэй хүн. За хүүн Төрөмгөн өсгөн үржүүлж, уйж сойж, за ингэнийхээс үгээр ааруул, ингэний хором гаргаж брэнд гаргасан хүн. За бас л хөдөлмөрч залуу. За үзүүр дээр өксүүр дээр бас шалганаа. Хинтээ аймгийн дархан сумын төв жаргалын Төрөмгийн шар тайлаг. За Хинтээ аймгийн дархан сумын Батгшгийн хөгтайлаг нар тун ойролцоо орж ирж байна. За ингээд Хинтээ аймгийн дархан сумын яриад
төв жаргал төр мөнхийн шар тайлаг төрүүл. За амын үзүүнд Хинтээ аймгийн Дархан сумраад Батгшгийн хөгт тайлаг амын үзүү. За гурван бөөрөн дээр Чин санаагийн Баасангийн улаан тайлаг 3 дээр орж иж байна. За дөрөв турдалж ирж байгаа цагаан дэмэ чинь Дорногов аймгийн Далан жаргал сумраа Санжаагийн Загт 2-ын цагаан тайлаг орж ирж байна. За 5 турдалж орж иж байгаа дэмэ чинь Хинтээ аймгийн Дархан сумраад Монгол улсын авраг болчин Нямбогийн төв жаргалын хүрэн дэмэ орж иж байна. За унаач цогтгоо унж хурдлуулж байна. За 6-7-гийн бөөрөн дээр Хинтээ аймгийн Дархан сумын ариад Ерөөлтийн мөнхөдийн 2 шар дэмэ орж иж байна. За энэхүү Хинтээ аймгийн Дархан сумнаас зохион байгуулагдсан Тэмээний баяр наадмын тайлагны уралдааныг та бүхэндээ бүрэн ихээр нь хүргэлээ. Өнөөдрийн баяр цэнгэл наадмын хурдан тайлагны уралдаанд төрүүлсэн Хинтээ аймгийн Дархан сумын ариад төв жаргалын төр магнагийн шар тайлаг, 2 дугаар байранд Хинтээ аймгийн Дархан сумын ариад Бямбагийн Чин санаагийн шар тайлаг, 3 дугаар байранд Хинтээ аймгийн Дархан сумын ариад Чин санаагийн Баасангийн улаан тайлаг, 4 дугаар байранд Дорногов аймгийн Далан жаргалын сумын ариад Санжаагийн Цогт 2-ын цагаан тайлаг, 5 дугаар байранд Хинтээ аймгийн Дархан сумын ариад төв жаргалын төр магнагийн хүрэн тайлагнаар эхний таван байр шалгарч өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулж байгаа Хинтээ аймгийн Дархан сумын засгийн тамийн газраас зохион байгуулагч комиссаас шагныг гардуулж баяр хүргэж байна. За энэ манай аавын өсөж үржүүлсэн манай Батхан Тэмээ байгаамаа. Тэгээд анх удаа уралдаад ам уу зугууртарлаа. За би Хинтээ аймгийн татвар улгаагийн Тэмээ чинь залуу Тэмээ чинь Нямбогийн төв жаргалын хүү төр мөх гэж байна. Миний шарт 3 настай тайлаг. Тэгээ энэ жил анх сургаад анхныхаа наадмын дараа төрүүлсэндээ маш их сэтгэл хангалуун баяртай байна. Манай өөрийн Ботхон Тэмээ байгаа мó энэ. Тэмээний урд багш. Энэ манай өөрийн Ботхон Тэмээ их гарлны энэ увсаас л нүүж ирж исэн ихтэй. Тэгээ эцэг нь болохоор энэ Далан жаргалын сумын Зогтоо ахын шар буурны төлөө байгаа маа. Энэ хүүхдөө хасаалаа шунжээ дөө. За баярлалаа. Уужим говийн чамиг унах тусам хөнгөрч уулыг бүргсэн Тэмээний дундаас улаан хүрэн атыгаа унагсан. Дархан сумын Тэмээний баяр наадмын арга хэмжээний сайхан бор сайхан инг шалгуулах арга хэмжээ зохион байгуулагдаж малчид Тэмээний сүргийн сор болсон буурнуудаа авчирч оролцлоо. Дархан сумын буурнууд нь утан могшил сайтай шигшмэл үйлдвэрийн буурнууд байдгаараа онцлог юм. Тэмээний сүргийн эзэн болсон сайхан бууруудыг шалгуулахад 1-р байранд Дорногов аймгийн Ихэд сумын ариад 80 тэмээ сургаж эмнэг сургалтын спортын мастер болсон Чулууны Батцуурийн хүрэн буур тэргүүн байр шалгарч 2-р байранд Дорногов аймгийн Далан жаргалын сумын ариад Загт 2-ын Санжаагийн шар буур 2-р байр, 3-р байранд Хинтээ аймгийн Дархан сумын ариад Хөхнөгөөгийн Батэрдний хүрэн буур 3-р байр шалгарч сайхан ингээр Хинтээ аймгийн Дархан сумын ариад Ерөөлтийн мөнхөдийн улаан инг 2-р байранд Дорногов аймгийн Далан жаргалын сумын ариад Загт 2-ын Санжаагийн цагаан ингнаар тус эхний байр эзэллээ. За Дорногов аймгийн Ихэд сумаас Ихэд сумын 1-р Чулуу хөхтө Батцуур гэдэг хүн байна би. Тэгээд энэ Тэмээний наадам дээр зоролцоод буур, шилмэл инг хоёраараа оролцож байгаа хүн байна. Би цэрэгт 14 настайгаас тамилж 1990 онд би 80-50-аас оргож спортын мастер болж хангаж одоо бүгд Монголд спортын мастер болцлоор явж байгаа юм байна. Тэгээд энэ насаараа дээр тамилсан доо одоо би нэгдэл нийгэм байх үед л одоо 180 тамаа хариулж Улс аймгийн Завхан сумдаа байхдаа тэгж хариулж явсан тийм малчин хүн байна. Тэгээд тамаа таартай тамаагийн зөв эдэлж нүд нөр борн төвөөдийн одоо зөв эдэлж зөв сургахад анхаарч явдаг. Ер нь одоогийн залуучуудын тамаа малцах бөөл борн төхөөс анхаарч бид нар энэ борн төхөө бол өөрсдөө ингэ томоо хийчдэг. Ногтон бол бас ангараа болоод ингэ давхар хийчдэг. Ийм л хүн байна. Бид Дорноговын Далан жаргалын 2-р агийн малчин Загт 2 гэж байна. Түрүүн аймагт 2023 онд аймгийн бүсэд төрүүлсэн миний буур. Тэгээд одоо энд 2 жил байна. Одоо ингээд сайхан
баярлж байна. Одоо ингээд миний буурны эцэг бол Баян хонгор аймгийн Дамангигийн шар буурны төл байгаа. Тэгээд миний ботхон буур. Одоо ингээд сайхан баярлж байна. Сайхан татсан мөн ичтэй ингэ дагж байгаа. Одоо нэг 20 гаруй инг дагж байна. Тэр нь жилд нэг 20 гаруй инг л дагдیں۔ За би Хинтэй аймгийн Дархан сумын 1-р оргийн малчин Охинхоогийн Батэрд юм байна. Миний энэ буур бол яг уг гарал нь бол улсын Давхан сумын гаралтай. Би буур гамаа одоо энэ 8 настай буур. За Инг сайхан инг бол ус ноосондоо тэгээд сүүндээ тэгээ махны чиглэл, сүүний чиглэл, ус ноосны чиглэл гээл янз янз л байна да. Тэгээ биеийн хэлбэр галбэр эсгсүүлэл янз янз л. Ус тэгэл ер нь би галбар харж шалгаруулсан байгаа л гэж бодож байна. Тий. Өөр чигний давуу тал. За яг хөө тэгэл ер нь ханы хэцээ хүрм огшилтаа да. Энэ огшил бол тий. Өмнө дэвзурд орж байгаа юм. Тэгээ өмнө орж байгаагүй. Анх удаа л төрөл. Нас 10 настай инг. Тэмээний баяр наадмын арга хэмжээний төрөл Тэмээний тухай дуу хэн сайн дуулахад тэмцээн уралдаан зохион байгуулагдаж Дархан сумын ард иргэд өргөнөөр олцлаа энэ арга хэмжээнд. Гартасан тойроод уйдаад явна ээжи бум 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 үти халууранд миний ээжи бум 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 үнсэн тойроод уйдаад явна ээжи бум 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 Сонхон зэрэг датхомын содонгийн долдоон гитаяхо соллухурэн атминнаха саргатраас жонжотадахо Тэмээ дагсан соёлоо өвлөнтөж түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм тэмээчдийнхаа дунд зохион байгуулсан Дархан сумын Тэмээний баяр 2025 8 дахь удаагийн арга хэмжээг маань иймхүү дэлгэр сайхан өдөр сайхан өндөрлөлөө. Тэгээд нийт Тэмээний энэ баяртаа оролцож амжилт гаргасан тэмээчидтэй дараагийн жилүүдэд Тэмээ тоотлогоо өсөн үржүүлж Төмөн Тэмээний баяраа эргэн уулзъя гэж өргөн өрөөё хүсье. Манай сумын Тэмээний баяр нь 2011 онд хөдөөж чугаацаас одоо сумын брэнд гэдэг юм бүтээгдэхүүн гаргаж одоо сум болон ялгарх юмтай нэгээд тэгээд гашаа ихт одоо адуугаараа ялгарч байна. Адуугаа үйлдвэр болгож байгаа. Дадал сум ихэд одоо өхрөөрөө ялгаж өхрөө ухаан үнэ гэж одоо бас үйлдвэр болгож ямаагаа ихэд одоо омгоор болгож ингээд тэгээд одоо энийг одоо би анх санаачилж одоо энэ бусад сумдаас манай сум одоо юугаар ялгарх вэ гэдгийг би бодож байгаа. Одоо энэ тэмээгээр л манай сум ялгарх юм байна гэдэг. Тэгээд 11 оноос хойш одоо ингээд 12 13 онд дараа нь ингээд өдөө хүртэл ингээд 8 дахь удаага Тэмээний баярыг хийж байгаа маа. За Тэмээний баярыг анх бол одоо Хинтэй аймгийнхаа хэмжээнд хийж ирсэн. За өнөөдрийн Тэмээний баярын онцлог бол одоо 3 аймгийн 4 сумаа одоо ингээд тэмээчд оролцож тэгээд бас нэг нэмэгдэж байгаа зүйл нь одоо тормоо оролдуулж бас ингэж одоо Тэмээний баярыг хийлээ. Одоо Монгол улс нь анх бүр орчин нийгмийн үеэс 800 толгой тэмээтэй байсан. Хоёр хөлт тэмээ гэдэг нь бол одоо энэ дэлхийд бол их цөөхөн байдаг. За өөр Монголд байдаг, Казахстанд байдаг. За Монголд бол энэ хоёр хөлт тэмээний 70-80% нь байдаг. Тэгээ манай сум нь бол одоо Дархан оргид нэгдэл гэж байх үеэс бол тэмээ малж ирсэн. Тухайн үед бол тэмээний толгой бол одоо 800 хүрч тэмээний дээр буурныхаа хөшөө хөвтөр босгож ирсэн тийм төвхтэй. За энэ жил бол одоо манай сум нь 830 тэмээ тоолуулж
Тэмээний тодорхой төссөн дүнтэй гарсан. Тэгээд бол одоо энэ Хинтээ аймагт бол одоо 15 жил одоо тэмээнийхээ тодорхойгоор бол одоо тэргүүлж явж байгаа. Ийм сон байна. Ийхүү Цэцэнхэн аймгийн Ахай Бэсэг хошуу буюу одоогийн Хинтээ аймгийн Дархан сумаас Тэмээний баяр наадмыг бэлтгэн өргөлээ. Монгол эх орны өнцөг булан бүр тэмээн зураг хариулж байгаа тэмээчдийн суу алдар Мандан Баатар болтугай.